Юу байна? За юу вэ? Мачоо. За нөгөө хүслээ. YouTube дээр хэлсэн. За хэлээ. Хараа. Харуулсан уу? За үзөө яа. Ойлаа л хэлсэн юм чи тээ. Энд дэр чи ер нь нанда яг гараг үтсэн. Манайр нэг шалгалтайгаа мартцсан билий. Хүн болгонд л нэг тийм үе байдаг шүү дээ. Яар сандрахаараа хамгийн маартай ичдэг. Тэгээ гараа хийцэн бил. Ой чи аягаасаа аваад юм. Би юу вэ? Тэр ямар ч. Чинэрээс аяга ингэж уудсан байна. Хаяал над тэр ч зүгээр нөгөө хүмүүсийн гаргадаг нийтлэг үйлдэлүүдийг л харуулсан төдөө шүү дээ. Ер нь хүмүүс тэгдэг үстэй. Одоо өөрөөсөө болон гэр бүл ойртны хүмүүсээс ингэж сэжгэлдэггүй. Тэгээ нэг эрсдлийг тоодгүй юу гэдэг шүү дээ. Тэрийг л харуулсан. Эндээс харахад хүн хэдий гараа ухаан мэддэг ч гэсэн дадал болоо гэтэл зүгээр ингийн мэт хаяа явцдаг. Ахын гараа угаах гад явсан ч гэсэн тухайн орчин нөхцөл савн аюутгах байхгүй тул нь орчин нөхцөл сул байдлаас олж хүмүүс уйлахын дүмээс хор хандлагатай болдог. Чи андаа ягаа байхгүй юм. Алтаар бол. Таны бичлэгэн дээр харагдсанчлан одоо ингээл аав маа ингээл өөрийнхөө аяг угаах хэвээр өдрөө угаахгүй унтчихсан байхгүй юу? Тэнгүүд нь би асуусахгүй. Аав таа ингээл аяг угаахгүй мөн гэсэн чинь. Би ингээ өдөржингөө ажилтаа явлаа мавлаа гэх намайг ингээ аргалж байгаа байхгүй төвтөр. Тэнгүүд би маргааш бодчих. Маргааш нь ялч миний аяг угаах хийжсэн. Гэсэн чинь би яа би өдөржингөө би даалт энэ төрэй гэл баахан юм ижирлээ шүү дээ. Ганц өдөр яах вэ? Гэт аавыг даган дөрөцсөн заяа. Тэгээд бас яг ч миний ядралт байгаа юм чи би яах юм? Аяг угаахгүй болно үстэй. Guys. За манай баг өнөөдөр ажилтны болоод судалгааны аргаар хүмүүс ямар нөхцөл байдалд хоёрлохын дүрмээс ухрах хандлагатай болдог вэ гэж судалсан байгаа. Судалгааны үр дүнд 72% нь хоёрлохын дүрмээ баримталдаг гэж гарч ирсэн бол үлдсэн хувь нь өөр мэдлэг хоёрлохын дүрмээс ухардаг гэж гарч ирсэн байна. За үлдсэн хүмүүсийн 36% нь ядарсан үедээ харин 29% нь яарж явах үедээ эрүүл ахуйн дүрмээс ухрах хандлагатай болд юм байна. За тэгээд үүнээс үзэхэд хамгийн том хоёр шалтгаан нь энэ хоёр болж байна. Хүмүүс одоо ингээд орчин байнгын дадал зуршлах уу? Эсвэл орчин нөхцөлтэй ингээд савн байхгүй, алчуур байхгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудлаас болоод бас
эрүүл мэндийн дүрмээс ухрах хандлагатай болд юм гэж дүгнэлээ. Энэ нь бид нар ингээд өгдөл мэддэг зүгээр л анзаардаг юм байна. Дараагийн удаа анхаараарай.